Үзээгүй бүхний үзэж алс холыг туулах хүсэл эрмэлзэл нь өндөрлөгтний түүлийн хүсэл билээ. Илүү хол аял. Adventure Journey Vlog. За, улаг үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэж байна. За, манай влогийн ээлжид нэг дугаар инхүү эхэлж байна. Ер нь бол хийгдэг бас бараг 2 сар болчихоо яа. За, тэгээд энэ удаагийн дугаар бол их онцлогтой болно. Тэгээ удахгүй онцлог гэдэг маань юу гэхээр энэ удаагийн дугаар маань зочидтой болж байгаа. Тэгээ манай Монголоос бас зочид ирсэн. Тэгээ ямар зочид ирсэн бэ гэдгийг одоо удахгүй та бүхэндээ харуулнаа. Нохой гаслам халуун өдрүүд үргэлжилсээр байвч яг энэ өдөр бол аялахад нэн таатай. Өглөөхөн баг зэрэг бороо туслаж өдөр хавьд нар таатаагаар ийсэн сайхан өдөр байж таарлаа. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За нөгөө бас нэг 3 хүн байгаа. Тэр гурыгаа спот. Хаягаар хийчихэд. Аа. Одоохондоо кофе гол авсан. Одоохондоо бол хэлээгүй байгаа шүү дээ. Ямар зочин байгаа гэдгээ. Хэлээгүй юм. Хэлээгүй байгаа хэлээгүй. Чи надад кофе авчихгүй. Чи яасан өгдөг бэ? Уучлаарай өөрөөсөө би баг 3 удаа. Удаа кофег өстө ууцлахгүй байгаа юм да. Кофе хаар гиздүүрэл. Хол явах гэж ёстой тийм юм. Энэ удаагийн аяллаа влог маань манай бусад дугааруудаас тунчиг онцгой болж байна. Анх удаа зочин оролцогчтой болж байгаагаараа онцлог. Ингээд зочин оролцогчтой танилцуулъя. You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different and you must 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн номер 1 холимог тулааны холбоо UFC. Холимог тулааны мэргэжлийн тамирчдын хамгийн том босго буюу баргийн эр зүтгээд хүрдэггүй өндөр оргил болох энэ холбоонд Монгол улсаас анх удаа хөл тавьсан Данагийн Батгэрл түүний шив UFC холбооны тамирчин болохоор зорилго тавьсан карьерийн 10 тулааны 9-т нь өрсөлдөгчдөө буулгаж явсан залуу тулаанч Батбаярын Намсрай. Батгэрл Дана тимийн менежер, Premier Sport Networking буюу PSN сувгийн холимог тулааны тайлбарлагч Гамболтын хөрөл ударч. Өнгөрсөн 2 дугаар сарын 1-ний өдөр Сидней хотын Kudos Bank Arena-д болсон Road to UFC шоуны шгшээд манай тулаанч Батбаярын Намсрай Шинэ Зеландын тулаанч Аарон Тавтай тулалдах тов гарсан билээ. Харамсалтай тулааны өдөр түүний өрсөлдөгч нь жиндий орж чадсангүй. Хэрв тулаан болж Намсрай маань ялалт байгуулвал UFC холбоотой гэрээ хийх Монгол улсын 3 дахь тулаанч болох байлаа. Гэхдээ зүгээрээ хаах холоос зөрин ирсэн зорилго нь энэ удаа биелээгүй ч ирэх 5 дугаар сард Макаод Хятадын GCK холбооны аварга энэ шүвэтэй нүцгэн гарын тулаан хийж даагаа нэхнэ. Өглөө эрт зочтой авахаар барилж буй газар нь ирлээ. Манай 3 зочинч болзоотын бор хавста бэлэн гоцоож байна шүү. За бид нар таамд аялалд явах чагаад баярлаа. За нэг яа сайхан явчаад ирээ тэ. Бид одоо бич он модон дондор явна бич он. За сайн байна.
За ил бэлнэ. Let's go. За ингээ UFC-гийнхаа Монгол тамирчидтай дэлхийн одоо номер 1 холбоо юм шүү дээ, тий? Манай UFC-гийн хамгийн анхны Монгол тамирчин. 3 дахь цаад болохоор би ороод. За. Баги. Болдоо. За явцгаах уу? За үүндээс бодлоо. За. Өөр түнхэн үг байхгүй юу те? Хамаагүй. Өнөөдөр уг нь бороогүй гэж хэлсэн чинь чигтэйхэн бороо орнод тунлаа шүү дээ. Шүмбэр хижигдээсэн шүү дээ. Сидней хотоос зүүн тийш гарах түнэл дотор автобус болсон бололтой. 90 км цаг хурдтай явах зам дээр 40 гаруй минут таг түгжирч зогсов. Хайрын цаг. Гаггүй энэ Энэ самбар дээр бол тэгээд нөгөө Turn on the radio гэж бичсэн. радиого тавьчаад Радиого тавиад шалгасан. тэгээд радио тавьдаг нь болохоор одоо н бүх одоо радиогийн суугийг тэр чигээр нь зогсоож байгаа. Тэгээд болж байгаа бүх нөхцөл байдлыг мэдээлдэг. Энэ бүр утаа гарсан шүү дээ. Тийм байна. 90 км цагтай газар 40 км цаг зааж байна одоогор тий. Энэ юм биш үү? Шатсан юм шүү. Машин зүгээр шатсан юм болов уу? Ой. Чи машин өнгөө угуулчих юм шүү. Өнгөө угаах яах вэ? Болох шүү дээ гарахгүй шүү. Юу Аа. байхгүй. Тийм мэдээсээ гарсан байна. Тийм бай тээ. Хоёртой. За 40 минут хүлээсний эцэст бас. Манай хоёр онд. Тий. Ядарч байгаа. Батгэрлийн нойрн өгөхгүй нөө. За одоо замдаа 1 цаг явах юм байна сайхан унтах юм уу? Эсвэл кофе уугаас ирээ та тий. Их нутгаас хол бас жин хасах гээд асар их ачаалттай байсан Батгэрэл UFC тимийн залуус маань их л ядарсан бололтой. Гэнэт зүүн мөрөн дээрх чөтгөр ямар нэг юм чихэнд шивнэв. За За энэ бол барайг байлаа манайхаа уучлаарай. Явах газар маань тунд өгсөн байна. Очих газар маань гайг үрстэй. Цацсан уу? Манайх одоо нэг волог дээр ингэ заавал нэг брейк гэдэг байхгүй. Өнөөдөр зочдороо брейкч та уучлаарай. Яван явсаар Хавксбүрийн голын цаахантай блогийн залуус маань хүлээж байгаа зэгт дөхөж ирлээ. Энд өглөөний цагаа уужгаад аялал үргэлжлэнэ. За удаа үлээ. За зочдоо угтаж явдаа. Өөстө 40 минут үлээлээ. Тэгээд усан өшиг татуулж хүндэттэй налгүй арга бол одоо яалаа шүү дээ. Сая зүгээр байхгүй бас машин дотор нөгөө пранка хийчлээ. Нөгөө бүгчүүдийн гэдэг пранк. өөдөөс нь дөрөв барайг чийх юм уу? Яг гар явах гэж хэлсэн үгүй. Нэг доор ээж зураг байна. За ийм залуучуудтай л одоо өнөөдөр сайхан дурсамж үтэнэ.
За өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байгаа юм бэ? Өнөөдөр Black Smith гээ бич орно эхлээд гэж гисэн. Цагаагаар нэлээд жоох эвгүй байна. Салхи мэлх ямар хөө ах вэ тэрийг харж агаад тэгээд салхи жоох эвгүй ганц нэг ураг шидээд тэгэнгүүт офро замаар орно. Хажуухны 2-3 газар байгаа. Офрод ажиллагаанд орно доо. Тэгээд мэдээж хамгийн сүүл нэг 2 газар болсон. Тэгээд жоо чийлхэн тийм ээ. За, цайлцгаах уу? Хүмүүсээ ходоодаг барьчихсан. За манай өглөөний цаг бэлдсэн. Доршоо. Янз юм бэлдсэн. Өчтөржигөө боорцог хийгээд орой унтсан гэсэн. Хайлбаг ялсан юм тий. Халуунаар янз. За манай зөргөө маань одоо зочдтой болон нийт удаа аялалд явж байгаа залуучуудаа зориулаад Биеэрээ ирээгүй сэтгэл нь сэтгэл нь байж байна да. Кенгуруны студио шүүлэр хийсэн студио. өчигдөрхөн шинээр хийсэн болохоор бас би чинь арайд сул авсан. Тэгтээ эдэж үзэхэд бол янз. Кенгуруны мах хийдэг нэг ярьжсэн. Яхны шаарч байгаа. Бид нар нэг кенгуруны бод хийх гэ тэгээд бараагүй шүү дээ тий. Хаач нэг матер шар байж тээ. Тэгсэн. Матер шар яг гэрэлцээ. Мэлбурн хүрээ. Янз бүр нөө. Аюу мах захтай байсан уу янз. За манайхан гоо сайхантай анхаарцгаа да. Тийм заваад байгаа гэж. Гээ энэ студио хийж байгаа чинь гоо сайхантай анхаарч байна гэсэн үг шүү дээ. Арьс толигоод За утгаар ламп нэр. Яг студио шиг байж чадчихна. Монгол студиэснээс өөр юм шүү. Тэнгэрийн студиэн цаанаас шат. Коллегийн нь л үнэхээр сонирхож шүү. Тэгээ коллегийн бол байгаа ч тийм. Одоо өнөөдөр бол гэж байгаа юм цаашгаа явуул оройтчих баг. Буцаага наан бас нэг зам байгаа. Тэр лөө ороод. Тэр замаас таа. Удаа. За өдгөө манайхаа. За. За манай хоёр дэжгүй. Том дайжгүй шүү. Дэжгүй сайн. Намсраа хашаа сууц юм бэ. Намсраа биш, намсраа гоё. Намсраа гоё. Өчтөр лөө тулаа юу яагаад кэслэгч юм. Өрсөлдөгч зөндөө орж чадсангүй. Энэ одоо энэ Шинэ Зеландын Самоа залуу байсан. Майо гэдэг. Зөндөө орж чаддаг. Энэ хэд жоохон сая сонсоод байгаа юм яг амьдралын юм хариуцлага алдтал дээр супер уусан юм шүү дээ. Аа. Тэгээд амьдралын маяг тийм байна. Тэр ч утгаараа юм амархан. Одоо амархан орчих чинь орж чадсан шүү дээ. Өөрөө жижигхэн залуу байсан. 57-аар өсрөл орчих байсан. Орж чадсангүй. Тэгээд өөрөө горыг хүртээд UFC-гээ тааргаас бүр хасагчлаа шүү дээ. Оо зөв. Тэгээд одоо сая бүтсэн өдөр энэ дэрч Австралийн дээр 15 тоо толдох байсан. Одоо өрсөлдөгч солигдоод 5 сарын 28-нд Макаод хэвтээ Жисики явах. Ян шүүе гэдэг. тэгээ энэ шоу гэдэг. Энэ шүүе гэдэг. JCK гэдэг одоо яг влог үзэгчд мэдэхгүй ч магадгүй. JCK гэдэг
MMA гэдэг хятадтай нэлээд том холбоо байдаг. Маш өндөр бооцоо өгдөг. Тамирчид нэлээд байдаг чанартай. Тэр холбооны одоо аврах залуутай одоо толдох шин том гарсан. За 5 сард юм байна те. 5 сарын 28. Австралиас Макао ч гайгүй. Нэг нисэлэгч нэстэй тий. Тэгэл яах вэ? Ер нь сая тулаанд хоцсон бол ер нь яг ямар даваа талтай байсан бэ? Карьерийнх нь үд. UFC-гийн яг амбрэсны тамирч одоо. UFC-гийн бийг авахсан. Одоо бол нэг хожил дутуу байгаа юм тий. Тий одоо финал. За намсруугаа юм чадах баха тэгээ. Намсруугаа юм одоо угсаа чадна амжилтсаа гэж. Алаа тэгэл ирсэн. Харин. За кофе тоо. Айц юм шүү арга. Айц юм байна. Айц юм байна уу? Кофе тайм. Кофе тоош. Би уудаг шүү дээ. Би чи пив уудаг болохоос кофе уудаг шүү дээ. Кофе яа нэг кофе уулгаад тийч зогсоох гэдэг гэсэн. Манай UFC хийдмэ. Нот тоо Тэгээ жонор тоо. Өчигдөр хөзөрцсөн гинэ. хичээлтэй л байгаа. За боо ирч үчээ. Одоо бүр ирчихвчтэй кофе уугаад. Ингээс. За хүчтэй байсан аа тий. Аа юу кофе уугаа. Энэ усал гарч юм одоо орд. Орд ослооч юм ханаашгаа шууд амаас гарч ийн. Энд угаасаа энэ нэлээд удаа харагдав. Тэгээ замаас өдөө явчих юм тий. Тий замаас гарцгаач. Орчтой ороо. Өнөөдөр чи яас их хүсэлтэй байрлалдаж байна тий. Гайгүй хүмүүс гайгүй. Тэмээх хүн л гайгүй бол тоо. Бидний дараагийн зогсоол Blacksmith Beach. Асар том нефтийн цоног бүхий энэ бич нь машинтайгаа эргээр нь явж болдог цөөхөн далайн эргүүдийн нэг юм. Энд элсэн дээр дрифт хийн. Аз байвал акул барина. Мэдээж өдрийн гол чийлрэх хэсэг маань энд өрнөн. За юу өөрөглөн гэж юм. Blacksmith гэдэг бич дээр ирсэн байна. Бид нар одоо термитийн асуудлыг шийднэ. Орц зөвшөөрлөө. Зөвшөөрөлт орд юм байна уу те? Тий, зөвшөөрөлтөд орно. Зөвшөөрлөгөө орвол $220 хорволтой байсан байна. Яагаад зүхтагаад байна? Чинзи вагон. За яа юу болов? Зөвшөөрөл авъя да. Хэлэхгүй гэж хэлчихсэн. За энэ бичлэг би хасахгүй шүү дээ. Зүгээр. Одоо гэцээ татсан бай. Онлайн нар авч болж байна. Одоо үзчихье. Онлайн нар авах үзчихье. Ер нь бол ийм их бичүүд ойр хавийнх нь бензин колонкууд дээр зөвшөөрлүүд заардаг. За. Тэгээ хууль журамтай усад хууль журмаа мөрдөө авчихсан дээ. Байна. Нийтлээ төлөвлөсөн байна. Юу яхаар болсон шүү. Манагаас хамгийн сайн нь гараад. За танаа одоо Батгэрэл тимээс бол хамгийн муугаа. Тэгэхээр одоо менежер л байж тарах гэх тийм. Хөө тэр чинь зүгээргүй. Цаасны хөө. За зүгээрээ гараа гэчтэй хөрлөө. Эсвэл юу яах юм байна? Тайт үзнэ гэвэл юу яах юм байна? Нүдий чинь болгож байгаа л манайхнаас нэг нь. Ерөөсөө шууд сохтоож байгаа юм үзчих. Ингээд хийх нь гарч байна. Чиний гол жоохон хоцрогдсон юм байна те. Классик юм уу? Тэндний ганцхан юм жижиг юм харандаа шиг юм игээл болоод шүү дээ. Ийм болчих юм байна тийг. Бага. Өөч Томи.
Энэ хамгийн лагна гэдэг энэ чинийх харандаа шиг юм байх юм. Энд болохоор ингээд нэг юм дээр үеих юм шиг юм яагаад вэ? Одоо ингээд өөрсдөө зовоох юм масуухис юм. Өөрсдөө зовоох. Чи хэдэн оны хөөг вэ? 16. Drive license нэр 23. Тэг аваад нөгөө хийчих юм шиг байна тий. Үний том хүмүүстэй хостой гэсэн. Гадны тийм юм гэсэн. Тэр үеийн Land Ranger Rover явж шít. Говь трофи гэдэг 90-ад онд яг ийм чипнүүд Монголд ирээд бүгдээ буцаагаад Монгол бэлдэж явсан байт юм аа. За нүдний шидэс зүч. Гой шилтэй ах юм аа. Яа. Малгай залгал амар байгаа үстэй. Монгол яасан сайхан дугуй. Зовчко бүгэлцэн үү? бүгчлээ. Онлайнаар бүх юм ингээд амар. Хэтэ шин дугаар. I'm Blacksmith гэдэг бичмэн пермит. Ингээд 4 машины пермит. Ингээд онлайнаар нэг машины $45, 4 машиных ингээд $183. Ингээд онлайнаар аваад одоо бид нар ямар ч асуудалгүй шорно гэсэн. Хэрвээ нэг авахгүй бол нэг машины ойролцоогоор $220 орно гэж байна. Enjoy the beach. Enjoy the beach. Балаа мань хараад нүд гоё та. Яа, за гараад ирлээ да. Далаач ууртай байна да. Энэс тийм юм. Онцгой. За үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Adventure Vlog Group-ийн маань 14 дахь дугаар эхлэхэд ингээд бэлэн боллоо. Тэгээ бид нар өнөөдөр Blacksmith гэх бич дээр ирсэн байна. За эндээс ингээд өнөөдрийнхээ аяллыг эхлүүлнэ. За холоос маш хүнтэй зоч та бүхний одоо мэдих зочид маш холоос ирсэн байна. Том зоригтой ирсэн залуучууд. Тэгэхээр маш гоё дугаар болно. За дугаарыг маань хин оролцох талаар манай ах маань харилцуулнаа. За энэ удаагийнхаа дугаарт маа зочдоор Батгэрэл UFC тимээс тамирчин тулаанч Намсраа, дасгалжуулагч Батгэрэл, менежер Хүрлээ. Тэгээд багийн үнцэн гишүүдээс болж байгаа маань зурагч Дээг Дорчо, Болдоо маань энэ дугаарт маань Баяра, Пужаах маань, Аги ах маань орчин тэгээд багийн үнцэн гишүүд Дорчо маань байгаа. Анхаа маань бас байна. За тэгээд биш дээр ирсэн гол шалтгаан нь өнөөдөр нэг загс барих гэж үзнэ. Ягаад тэгэхээр оройн үе Сиднейд далайн эргэлөө нэлээ акулууд ирсэн. Тэгээд акул барих гэж үзнэ. Аз тааруул барина, аз таарах болоо та тий. Тэгээд дараагийн одоо бол мэдээж оффроудо хийн. Ийшээ ойрох 10-аас 15 минутын зайтай оффроуд байгаа. Тийшээ орно. Тэгэхээр та бүхэн минь за оффроудын талаар манай Болдоо нэлээд дэлгэрэнгүй ярих бах. Спешиал Болдоо гэж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу. За USP-ийн тамирчидтай одоо энэ удаадаа энэ аялал дээр цаг хугацаа таарч ингээд далайн эргээр Австралийн одоо зүүн хэсгийн Госпорт хотын одоо өмнө хэсэгт байрлах энэ бич дээр одоо нэг өдөр өнгөрүүлж байгаа баяртай байна.
За өнөөдрийн болохоор санд дээр бич травер хийн. Тэгээд энэ дээр 4 цагийн одоо үйл ажиллагаа явагдана. Үдийн цай, тэгээ усанд оролт, тэгээ загслах. За өдөөс хойш бид нар одоо цаг агаарын байдлаас хамаарат одоо цаг энэ юм одоо тохиромжтой үед харах юм бол одоо мод руу оффроуд зам руу бас орж 2 цагийн travel гэх юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ өнөөдрийг энэ бич дээр залуучуудтайгаа, тамирчтайгаа Adventure-ны блогийн залуус манай ахын дүүс өнөөдөр хүрэлцэн баярлалаа. Хүрээ! За ураагаа гэлцэн байна. Let's go. 3 2 1 let's go. Яаж юм шиг янз бүрээ. Тэгэхээр гоё. Чинхэн нөгөө юу ялгч штэ. Тэр надад энэ ялгч штэ. За сэтгэлтэй мөрөн. Янзтай шүү. Дөнгөж эхэлж байгаа нэхэд маш гоё байна. Маш гоё байна. Хөдөлт бүр илүү очлаа. Тэгээ. Открлээ. Сайн эзэн сэтгэл. Маш гоё юм шүү дээ. Янз юм шүү дээ. Янз байна. Засархай. Надад хэрэгдэг хэрэг эзэн дээгүүр дрифт хийх шүү дээ. Дөнгөж эхэлж ийн гэж боддоо. Тэгвэл бүр цаашдаа бүр авах юм. Аа. За 3 борт үлдсэн байна. Биш манайхан 3 борцог амдаа хийчихтэй. Энэ савыг авч явмааргүй шүү дээ. Зүгээр ганц шиг болно. Тийм амар. Энэ жижигчтэй зүгээр. Йоо энэ гутал нь орцсон юм ямар балаа юм бэ? Шалам нь орцсон одоо энэ яах вэ? Тайлаа хөл нэцгээ явж чи дөө. За зочноо арай болохгүй хаа. За зочноо ястаа арай болохгүй. Зочин л бол зочин шүү дээ. Ой, зочноо ингээ явуулчих байгаа юм уу? Шкод нь тийм байхгүй. Тулааныхын ч бүгд юм ерөөсөө яг ах захын ёс. Хүнтэй дэглэг болохоор Ямар муухай юм бэ энэ хүн нэрээ. Зочноо аваач юм цаараа явуулчих тийм. залуу хүүхдээ юм хийж сураасаа гэж бодож байгаа. За наатаха оруулаа. Нахад ийм дугаар тэр юу гэж оруулна шүү дээ. Наа чи оруултыг. За тэр яг Батгэрдээ өгшөө. Минь шинэ гадаас очих. Нэргэ. Чи зүгээр сайхан сууж, сайхан суу. Өнөөдрийн аяллаа спешиал цог матрын махын стейк,
хоньны махан шорлог. Влогийн спешиал хоолны ахлах зөргөө маань энэ дугаарт оролцож амжаагүй учраас орлогчоор Томми ажиллаж үүргэж сайн гүйцэтгсэн. Ер нь манай гэлтгүй бүхэл Монгол ирчүүд маань хоолны урд үе чадвар зэрэг нь үнэхээр төгсөрч гисэн юм байна өө. Томми юу хийх гээд байгаа юм? За манай энэ дугаар дээр үнцэн ахлах тоогооч зөргөө маань ажилдаа ирж чадаагүй. Тэгэл одоо зөргөөгөө чадъя одоо орлох гэж үзсэн. Тэгээд Монголоос ирсэн зочид байгаа болохоор сонирхолтой үдгүүднээс ахлах тоогоочийн заавраар матрын сүүл спешиал хоол орж ирнэ. Тэгээд ер нь бол өнөөдөр хоол бол Балжаа маань хоньны шорлог бэлдсэн байгаа. Бүрийн махын стейк, дахианы далавч. Тэгэл матрын шорлог. Брекфастн дээр манай доржоо маань гэрийн сайхан хайлмаг борцог байсан. Мах шаралтан дээр бол одоо чамтай ч одоо ярих юм байхгүй хөө. Үйл үдс одоо энэ баах хүмүүс үйл үдэн да. Чиээс энэ дээр ингээс очиж юм тий. Эндээс шийдэх юм. Одоо тэр энэ дээр өгөөш тэгээ бүх юмудаа бэлдэж яваа. Тэр хадан дээр авчиж цаашаа тэр гүнзгөөс шийдэх. Би шүү эндээс шийдэх гэдэг. Аа бэлдэж байгаа. Энэ одоо тэгээд PM нь хэд байх вэ? Энэ болохоор одоо 80 LB утас. Ойролцоогоор бол 24-ээс 26 кг да. Тэгээд загас барих үзэндээ ямар ч гэсэн энэ цаад руу шаалаа гүнзүү ус байна. Аваас л энд байна. Наашгаа төрлөг сайн байна. Трай хийгээд үзье да. Гэхдээ наа чи загас чи юу ах вэ? Наа чи өгөөш шүү дээ. Өгөөш шүү дээ. Өгөөш наа чи өгөөш. Тэгээ энэ ийм өгөөшөр л барих гэдэг юм да одоо. Энэ Монгол одоо. Үуч том юм. Үнэрсөө л өгөөш байгаа. Доор нь Ингэж тул барьдаг байна шүү дээ. Тул биш акул барьна шүү дээ. Акул Энэ тий. тул баг. Өнөөдрийн зорилго бол акул байх. Алгамчаа тавиад. Олон төрлийн акул байгаа чамаагүй нэг байх гэж үзсэн. За За хоёул ажиллах уу? Тэрхээ сүүлийг юу анх удаа их ч өмнө одоо зөргөөгийнхаа хийжсэнийг амсч яснаас өөрөө хийжсэн байхгүй. Сүүлний хэсэг юм тий. Тий. Тайл филет. Тайл филет тий. Тэгээд ерөнхийдөө YouTube чагийн ахантраас ChatGPT ахантраас асуусан. Ер нь бол нэг амт бол дахианы мах загас хоёрын голын тэр хоёрын дундаас гарч ирсэн гэмээр амттай байсан. Тэгэхээр би зүгээр давс лемон пеппер эндрээр амталж гэж бодож байна. Ер нь жоохон төмөр амттай юм байлээ те. Ийм цагаан. Наач жоохон өөхтэй байт юм бэл. Тий. Дотроо өөхтэй. За. Тэгэхээр нөгөө амт нь бүр илүү гоё болоо. Илүү гоё бол аргуу иш болоо явчихж байгаа байхгүй. Тэг гол нь бас хит их болгож болохгүй юм байна. Тийм бол бас. За матрын мах шүү дээ тийм ээ. Энийг одоо тэгээ яана гэсэн үг юм. Нөгөө яг болох процесс нь яаж вэ? Болохтой бол ил галдар болно. За. Ер нь юу стейк маягаар явчих юм. Стейк маягаар тий. Балжаа маань хоньныхоо шорлогыг болгоно. Тэгэл би хажуугаар нь ил галдар. За давс. Ингээл байж чинь шааргал шүү дээ. Тэгэхээр лимон хар перц. За. Тэгэхээр лимон ч ер нь ерөнхийдөө загсны үндсэн амтлагч. Гоё эсрэглээ авахгүй. Амттай хөнгөчтэй бол анх удаа идэж байгаа хүмүүст бас идэхэд хөнгөчтэй идэхгүй бас хийх ховдын хүн байна уу? Одоо гоё юу загс амттай ч юм уу гэх юм бол бас манайхан ч бас эвгүүцээд идэхгүй гэж магадгүй жоохон хурц амталж илүү ч тийм.
Энэ юу юм бэ? Наа Үгцийг чи шараад байсан чи. липа үрцээ. Үрцээ. А өгөрч юм уу? Тий. Араб үрцээ зүгээр хачир болгоо зүгээр аваад гэсэн. Гихт байхлаа нь аваад гараад билээ. Хизээ язааны ил тоогооч шиг л биш те. Хоол их дуртай юм. Гэрмэртэй байх болно. Ингээ болоо мо. Ингээл болоо тэгээ жоохон тос цацаад өгөө тэгэхээр энэ яг ингээл мах нь бол яг загсных шиг ингээд бийтэй байна. Тэгтээ бол жоохон юм хатуу жоохон бийтэй. Цагаан өнгөтэй мах байт юм байна. Олон үз. Манай зочид бичлэг хийхгүй мө? Энэ матрын махны юу яваад шүү дээ. За ингээд Австралийн тэнгэр мэдээ дээ. Матар иддэг удаа эзэж үзэж байна. Өмнө Тайландд нэг 2 удаа ижсэн. Дахианы хатуу мах шиг санагдчихсэн. Одоо тэгээд яг Австралийн матрын мах ямар байдгийг л харъя да тий. Тогоочоос бас их юм шалтгаалж байгаа та. Тэгин. Гэхдээ эн чинь бас нөгөө юунаас шалтгаална тий. Яг одоо сүүл нь байна уу аль эсвэл аль хэсгийн мах гэдгээс их шалтгаална. Тимийн одоо менежерийн хувьд яг тимийнхэн талаар манай үзэгчд мэдээлэл өргөх тий. Тий. За Adventure Journey Монгол блог үзэж байгаа бүх залуучууд энэ өдөр өнгөрөв. Дээрээс залуучууд бүгдээ цаг гаргаад өнөөдөр бол Австралид ажлын өдөр болж байна. Бүгд ажлаа зохицуулаад ирчихсэн маш сайхан байна. За бидний хувьд бол энэ UFC 325 явант одоо бас Монголын холимогтойны түүхэн талааны түүх гэдэг байна. За энэ хүү түүхийг одоо хамгийн анх бүтээсэн хүн маань бол Батгэрэл одоо найз маань юм байна. Баг нэш. Монголоос UFC буюу холимогтойны түүхэнд хамгийн анх одоо Монгол улсыг төлөвлөж тоглосон. За UFC лиг бол яг дэлхийн одоо тулааны спорт хамгийн том лиг. Энэ лигт түүхтэй тоглосон хүн 2019-оос 23 оны онд тоглосон. За хоёр дахь залуу нэм жаргал гэдэг бас манай багийн залуу. За одоо гурав дахь залуу нь одоо түүхт Намсраа маань тэнд сууж байна. Намсраа бол ерөөсөө тэр байсан. За ер нь яг тулаан маань бол энэ удаад одоо өрсөлдөгч тамирчин жиндээ орж одоо цуслагдсан гэж байна. Очиж хойшлогдоод Макаод энэ дэрсэн зорилго маань төр хугацаагаар хойшлогдож байгаа. Тэгээд энэ блогийг үзэж байгаа залуучууд бас Макаод бас энэ залууг дэмжээрэй. За шинэ гарч ирж байгаа. Хатуучин халахнуудтай залуу шүү. 5 сар эднэ гэлээ. 5 сарын 28-нд Макаод. За дасгалжуулагчид бэлтгэр хэр байсан бэ? Бэлтгэлээ сая яг маш сайн байсан. Өмнө нь одоо турнамент явагдсан. 8 тамирчны хавтарч чадна. Тэгээ хоёр ялаад хоёуланг нь дутуу гаргасан байсан. Бэлтгэлүүд бол маш сайн байсан. Одоо хойшлоо 5 сар болсон. Энэ ч алдахгүй сайн хийж байгаа. За амжилт. Баярлалаа. Тэгээд үн зөвхөн хоньны мах. Тэгээ би таргаар амтлаад лимон, тараг, завс. Тэгээд болоо өөр юм байхгүй. Өчигдөр жоохон хонуусан уу? Тэгсэн өчигдөр орой хийж хонуулаа. Тэгээд нэг юм нь сонгон чинж хоёроо марцсан байна. Sorry. Өглөө кофего уухгүй угаасаа сэрдэггүй байгаа. Тэгээд нүдэн нанитай уусан байсан. Марцсан байна. Гэхдээ зүгээрээ Монгол хүн махаад байдна. Маха эцээрч явах. Эцээрч явах. Тэгээ гоё юм байна тий. За. Сонгонтойгоо. Одоо бүх юм бүр өглөө эрт эхэлдэг, маш эрт эхэлдэг. Тэр бол үнэхээр таалагдж байна. Тэгтээ эрт таачдаг тий. Тий. Эрт хаш, эрт унтдаг. Эрт таадаг, эрт унтдаг. 8-9 гэл унтаал тий. Тэр хүмүүс тийм биш. Үндсэн Австрали хүмүүс нэг 8-9 цагийн хооронд унтаад өглөө 5 цагаас ирж байгаа хүмүүс. 4-5-аас орох сэрэл тэгэл ажил нь арга 6-7-оос эхэлчихдэг юм шүү тий. Амар гадны том ийм нөлөөлөгч хүмүүс байгаа шүү дээ. Тэдний нэг голчлон ярьдаг зүйл нь болохоор 19 цагт онд шөнө 4 цагт сэргээд байдаг тий. Тэдний ямар шахал зөвлөгөө шаардлагаар Австралид байгаа баг бүх хүмүүс тэгээд байгаа юм шиг тий. Яг тэгж хийж байгаа, тэгж унтаж, тэгж амарч байгаа хүмүүс бол ямар ч ажил хийсэн. Эрүүл мэндийн талаас нь супер байдаг гэдэг чинь. Ялангуяа 9 цагт унтаж байгаа хүмүүсийн үед нөө эрэгтэй хүний тестостерон талаас нь яг хай зэрэглэлийн үйлдвэрлэдэг үед нь яг хүмүүс энд байгаа залуучууд яг унтаад тэгээд спортоор хичээллээд
бүгдийг амжилт өрсөө бүр амжилт. Тэгээ энэ чинь байгаль сайхан юм. Яг түрүү бороо хэлсэнтэй Монгол махаад байдаг. Энэ Австралич яг хамгийн сайхан мах байдаг. Хүмүүс Австрал өгөх юм Австрал байна. Бидний энэ хоол хүнсний талаар асуудал үгүй юм. Това залуучууд ер нь өглөө үүрээр ажиллаад үдээс хойш ажилласан дуусаад орой эрт томтаад амьдралын хэмнэл бол их гоё юм байна. Ер нь яг гоё зөв хэмнэлтэй. Тэгээд энд байгаа залуучууд хобби нь бас гоё тийм. Ингээд яг эр хүний спорт оролдог тийм оффроадын юм шиг юмнуудыг хийгээл ингээл уулзаж тоглолцоо бус цаас тоглоо тий. За. Манай хоёр тэнд нэгэн том загас өрцөн болтол дуудаад шүү дээ. Наашраа л гэдэг. Загас өрсөн байлгүй дээ тий. Оч үзье. Үнэрсэл өгөөш хийгээд яг ихний шидэлтэй хийчихэл харагдсан. Шидлээсэн юм уу? Тий. Одоо энд чинь нөгөө нэг яг өмнө ирж байгаагүй гэсэх болохоор яг яаж аргын сайн мэдэхгүй. Аргын сайн мэдэхгүй. Ямар ч үнэрсэл тий өгөөш хийчихэл. Ямар нэг байт байх нь харсан. Энд байт байхгүй тэр урагшаа тэр их ус руугаа явна. Энэ бол одоо ингээ хойш. Энэ талтаа бүр далаан тэнд байгаа юм байна шүү дээ. Тийм байх тийм байна. Одоо наад чулуун. Тэндээс бол батараа шүү дээ тий. Тэнд бол батаа. Би яг энэ хидтэйгээ ойрхон юм. Ойрхон эндээ нэг бас үзье гэж байгаа юм тий. Үзье гэж бодлоо. Эндээс баригдноо. Яг загсны хобби байгаа юу? Барьжсэн уу? За одоо. Тийш. Яг хөө. Болдог баригдчихэ. Бод загс орчлаа гэж. Гүүж яа гимт хэвтүүлээ. Гээ гимтгүй. Тэ сандаа гимт хойлоо зэрэг үлдэн шүү. Тэгвэл би ганцаараа өчөхгүй. Үгүй. Яг зүгээрээ чулуун хийчихээ. Болтой. Орчлоо шүү гүүгөөш. Загс орчлоо. Энэ чи яах юм бэ? Болтой. Энэ чи яах юм бэ? Ингээ бариа хийж байгаа юм уу? Яан гэсэн үг гэлцээ. Үуч. Юу вэ? Орцоо. Паник байсан юм аа. Идрийг гүйж байгаа гинэ. Парагтсан байна шүү дээ. Параг байсан юм аа. Параг гэдэг байгаа шүү дээ. Параг гэдэг байгаа шүү дээ. Парагтэлсэн. Би гүйжихтээ бодсон юм л да болно. Юу гэж? Яах юм бэ гэсэн. Өөр барай зогсоод авах юм. За ийгүү барайг бол өнөөдрийн 2 дахь ранг. Эхнийх нь манай зочид манай Батгэрэл тимийнх нь гоё баригдсан шүү дээ. Маш их төр өж байгаад ойрлоод өөдөөс нөгөө юу ирлээ мэлий. Гэдгийгс чи манай гуравч унтчихсэн гуравч. Сандарсан. Зөрүүлээ нэг баригдчих гэсэн гоё. Зөрүүлээ баригдвал алрна шүү дээ би ч энэ. Энэ усмусны хөнгө мөнгө янз юм байна шүү дээ. Энэ агийнхын үнчиг. Яах дими нааша гүйж ирж байгаа гимтчүүл гинэ. Хэрвээ үнэнгээс орсон болоо? Тий. Видеог бас үнэнгээс гүйж гүйлэгээ таад удаад байгаа юм тий. Тийм шүү дээ. Үгүй шүү дээ. Өөр гүйж яастай. За ус ямар байна? Наатан байна уу? За намсраа дэвхад орчижээ. За тэр хингүүгээд өөр байхгүй. Юу ч бүгдийг иччих. Юу гин? Өгөөс одоо ирж байгаа цаач аваад ирэх гэсэн. Оржоо. Байж дээ. Загас байхын үед бол байгаа юм тий. Үгүй байлаа сая бүгдийг идчих. Түрүү машин юу ч гэж. Юу ч зулгаахгүй болохгүй болох юм байна уу? Одоо өгөөс авчихгүй бол наад чинь зулгаахгүй. Тийм ээ. Одоо болоодлаа. Өгөөс авчираад тэгэл байхгүй бол. Даач хүүхдээ ордог газар л ороод байгаа болохоос шээ. Тэрнээс ч гон жаргал байна л да. Гэтэ ийш бол амар байна уу. Зүр ингээл тэгэл нэг болохаал доошоо баяртай. За шаард эхэлж байна. Галмаа юу хэвтэй.
болсон гэж үзэж байна. Би гоё. Амзэ. Ингээд нэг утаа өнөрлөл ил гал дээр байх гоё шүү дээ. Дахин махаг бол бүрэн гахаа хоёрыг бол бүрэн болгож түүхийгөр нь бол өстой болохгүй. Янз янзын микроб байт юм шиг байна тий. Айгуу удаан болдог байхгүй. Чанахад хурдан болдог. Ил гал дээр айгуу. Экзотик. Цацтай идэх шүү. Сонирхох юм аа. Тий. Франц маягийн гэж юу? За манай загасчин болдоо маань яаж байгаа юм бол та. Загасны үйл юу болж байна бол та? Загасны үйл ямар ч ихний нөгөө шидлснүүдийг ингээ зоогоод авчихлаа. Одоо энэ дээрээс харж байхад болно. Төгөхөд л гүүхэн ш тий. Амар. Одоо манай жижиг загаснууд бол миний ууг шиг авч чадахгүй. Хэрвээ том загас ирэх юм бол авч чадна. Идсэн байт юм билээ тий бас. Ингээ мэрээ Сая идсэн. удаа дандаа томууд их ийц. Тэр жижигийг бол идчих юм. За. Одоо манай сэлэнгэр бол эн чинь донг 50 гэдэг л. Стингер бол байна. Тий сэлэнгэр. Донг 50 гэдэг чинь ингээд нөгөө хонх тавьчихдаг байхгүй. Тэгээд туул ингээд 100 штэ тэгэнгүүт ингээд хонхон дуурна. Тэгээд ингээд оргичдаг байхгүй тий. За матрымах болж Тайлс. Шорлог тавих уу? Тэгээ. Амтхаа. Яг энэ болсон байна. За нэг иймэрхүү байна. Цагаан. Оо янз. Крокодил. Янз юм шүү. Энэ үстэй янзын гоё шаргацсан байна. Амтлагч нь яг гоё таарсан байна. Натур. За манай болдоо гүүгээ явуучих чинь. Хаашаа? Тэр нөө юу руу дэгэрэг вэ? Болдоо таныг франкч юм шүү. Харин. Уурга бол гоцгоогүй л байна да. Хаяа дээрээ материал хэлсэн үү? Ерөнхийдөө загсан уу? За болдоо яаж байгаа юм бол доо. Үр санаа зовгаа ич. За ямар ч гэсэн ороогүй юм байна. За ижлээ. Агуулгаа материал хэлсэн. Хоолны хоолны. Гээж угаас юу та? Хоолтой. Ич одоо Мөнгөөр амттай нэрээ шүү. Жангу мангун гэдэг. Янз бол амтлагч айгүй чухал байна. Өмнө сая юм. Сонгон байсан юм биш үү? Яг энэ зүйлээ за. Юу амттай. Хоороо айгу гатуу. Ямарч тав. Сүүл нь ондоо. Тэгээ хануусан дээ. Сүүл хэсэг нь болохоор энэ зөөлөн юу вэ? Идэлтэй. Ахаа хийсэн юмнаас. За манайх эдэрээ. Наачмөр уурч. Хануусан байна. Амтгаа Дунгуй цай амтсан шүү дээ. Оо тийм үү. Сая нүхэн дээр ч амтлаа шүү дээ. Загас магсаж уусах хануусан шаардлагагүй. Нүхэн дээр ч амтж үзүүлээ. Сонгонтой бол бүр гал байна уу? Ямар гоё юм бэ? Би угаасаа ингэдэм аа. Одоо хаана мөхрийн махад өвлж мөлөө гаавлаа. Шууд ингээ мөхтөө бол мөхшөө бизнесийн хамтран энэ чи шууд тоогооч. Матрын ферм байгуул идэх шүү дээ одоо. Яана одоо. Энэ матрын авчууг нь айгу хавсан. Янзын гоё нэ. Матрын бэрэм дампуусан чинь тэр матруудыг авах янзын гоё болтохгүй. Юу энэ арай л их сөнгө авчлаа. Энийх нь хаалт нэг босгох жоох өндөр тавьчихгүй яачгүй. Өдөрт Бажаа. Шатлаг болдгоо. Телеграм. Хичээж хийхгүй бол босго айгу өндөр тогтцлоо шүү. Тэглээ шүү дээ одоо. За манай балжиг хийж байгаа хоньны махан тарганд дарсан хоньны махан шорлог маань. Шорлог. Бэлэн болсон байна. За матрын мах. Шороор мэрэл. Тэгээ шороор угаасаа хүн үний тоогоо. бас гоё. Янз нь. Янз часыг. Мама ми.
Болдоо маань одоо тэнд бид нэг загсны шил идүүлчих тэнд. Давлгаатай ус руу орно гэвэл хэдүүдээ одоо эндээс гараад саяныхаа газар очиж газ жоохон ус руу орж байгаа. Тэгээ цаашаа ороод яв. Гэж энэ хугацаанд бол ер нь үгүй юм биш. Камера. Тэв үү. Энэ хөвдөө нэг яат юм уу те. Шууд татчихжээ шүү дээ. Бибикээр оруулж байгаа. Яа идэ. Усан машины суугаад үс. Аны тэр орж байгаа. Тэр аюултай гадаа. Тэг усан машин байж тээ. Тэнгэр би 2 сар яваад сураад. Үш гал усан байна янз. Гой. Аагаад Ахын дэс өмнөдөө тоглоо. Баярлаа. Баярлаа болжоо. Баярлаа. За манай хоёр маршрут өрөөд байна. Одоо яхаар. Маршрутаа одоо цаг бага учраас маршрутаа маш сайн төлөвлөхгүй бол ажлын өдөр зарим нэг гейдүүд бол хаалттай байд юм байна. За. Тэгээд хагас бүтэн зэндэ интернет юм шиг байна. Тэгээд ямар ч байсан найдвартай нэг газар онгорох уу тэр лугаа явах хэрэгтэй. Энэ дээрээс 45 минут. 10 минутын гэсэн бүр хойшлцсан байна те. Энэ өөр офисны жижиг газрууд бол бүгдийг ингээ хаацсан. Тэр нөгөө яг байгаа газар руу ингээ нор. Батхата газар руу гол явсан дэр те. Энд орой олмол хийх учраас найдвартай газар болоо. Найдвартай газар. За окей. За манай бойсууд бол тэгэл тус тусаагаа үргийг бол яста гаравгаа гүйцэтгэв нэ гүйцэтгэв. Надаас бусна. Би ч яг тэгээ нөгөө бас гол ажлаа хийгээд бичлэгээ хийвч байгаа шүү дээ. За ямар ч хог байхгүй. Хүн байгаагүй юм шиг л. За ганц нэг мөр бол гэлтэн энэ бол тэгээд чамаараа тэгээд сайхан болчихноо гэж. Энэгээр бас ингээд хүмүүс их ирдэг юм байна. Тэнд одоо ингээд нөгөө металл хит хайж байна. Далайн ирэг дээр ч бас хэн юм олдт юм шиг байна шүү дээ. Зоос гэх юм уу те. Тэгэл нэг эртний зоос бол тэгэл баяж шүү дээ шууд. За явцгаа манайхаа. Аялал дундаа орлоо. Өдрийн чийл хэсэг маань өндөрлөж дараагийн адал явдлуулах оффроуд хийхээр Келли Лүп Трейл зам руугаа орох гэж байна. Энэ замыг манай олон дугаар дээрээс үзэж байсан байх. Оффроудчдын хэрэгэлдэг мап дээр зөвхөн тод улаанаар тэмдэглэгдсэн олон салаа замын зөвхөн нэгэн хэсэг. Манайхаар бол богдуулын олон салаа бүрээр л дугаар бүртээ өөр замаар орж бүрэн дуусгаж чадалгүй гардаг зам. Энэ удаа дугаарын зочтой хүндлээд тэднийг ядраахгүй тулд хамаагүй easy замаар явцгаалаа. 55 дээр. За манайхаа локнуудаа залгаад traction control off. За тэгээд off-road модулуудаа унтраага зүгээр механик part timer орог явсан дээр ба. Хөдлөгөө. За хөдлөе. Жоо хайгаад байна уу юу? Ямар баавга шиг сэрэттэй кенгуру вэ те? Тулцсан.
Хойнод болцсон. Голдоо дээр тэглэгэн тулчаад байна. Голдоо тэгэнцээ. Тэглээ. Easy гэвд easy. А? Жогон сүлдэрлээд нараа авахгүй байгаад бороо авах гээд бороо туслаад байна гэж тий. Тэр дээрээс нь өргөнөж яах вэ? За гарчлаа дөө. Yes. Ошо. Hi guys. Hi. This is an adventure journey vlog. Thank you. Can I get a photo of the logo? Yeah. Байгалийн сайханд галын дэргэд хүний сайнтай пив тулгаж уух юмсан гэдэг хэл зүг байдаг та. Ээдтэй. Манус нь яг тэгж сайхан байгаль, ил гал, түүн дээр шарсан пиццаа нэмж, хөнгөн хөгжим, бас дээр нь шар айраг. Чи саяны шиг бүжгэлтэй. Тэрий чи гол нөх гадах чаа. Манайха яасан бүжгэлтэй яаваа. Ингээд байцгаач юм да. Аялын хамгийн сайхан хэсэг чийлэр хэсэг байна. Чийл дууж штэ. Яа тэгээ хоолой үлэнгээ сайхан ингээд. Яг багаар явчих бол би суулаа. За ингээд энэ сайхан өдөр сайхан дүүн нартайгаа Австралид танилцаад хүний газар байгаа ч гэсэн энэ сайхан цогцлог дүүн нартайгаа нэг өдрийг өнгөрөөж энэ сайхан байгаль хангаад ирсэнтэй баяртай байна. Тэгээд одоо энд ирсэн UFC-ийн number 1 Батгэрэл болон number 3 Намсраа дүүнэрдээ бүгдэнд нь баярлалаа. Та нартайгаа энэ Австралид уулзсан баяртай байна. Та нараа хаашти спортод өндөр амжилт хүсье. Хамт олон үнээр аюу гой бүрдэж чадлаа. Тэгээд явж чадаагүй найз нар маань байсан бол улам сайхан байх байлаа. Тэгээд бүгдэнд нь ямар ч байсан баярлалаа. Тэгээд зочдтой хэлэхэд тэгээд дахиад одоо хувийн ч бай, хувьцлын ч бай ажиллаар ингээд Австралид ирэх юм бол бид дахиад хөдөөгөө даваа. Дахиад нэг өдөр одоо өнөөдөр хойш явсан бол маргааш өдөр урагшаа явна.
дахиад их юм бол баруун тийш явна шүү дээ. зүүн юу? Дараа нь яах юм? Өөр хот руу. Зүүн тийшээс аваад явахгүй шүү дээ. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээ шинэ дугаарт шинээр оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ шинэ ах нартай сайхан аагийн ахтай сайхан танилцлаа болсон гэх. Бүгдэнд нь баярлалаа. За ингээд Австралид бидний хүлээж авсан одоо ингээд таньдгүйс таньдаг болоо сайхан ахын дүүс болж байгаа бүх хүмүүстээ ингээд баярлалаа. Өнөөдөр ингээд энэ их завгүй ажил амьдралын хажуугаар ингээд бидний хүндэтгээд бүгдээрээ ажиллаад хоошин тавиад орлогоо хоошин тавиад тий бүх цаг хугацаагаа зарцуулаад энд ингээд өөрсдийнхөө хамгийн гоё хайртай нандин тэр хобби спортыг бидэнд таниулсан маш их баярлалаа. Хамгийн гол нь бол нөгөө гоё үг гэдэг чинь нөгөө хамаг бүхэн бороо мэт арилж гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдэг шиг биднэрт энэ дүрс үрд мөнгө үлдэнэ. Тэгээд та бүхэн ч гэсэн Монголд ирэх юм бол те бид нар бас чадах чинээгээр өөрсдийн чаддаг зүйлээ үзүүлэхэд бэлэн байгаа. Мэдээж хэрэг бид нар айлч улс орноор явсан та бүхнийг бол мартахгүй сайхан явах болно. Дараагийн удаа Австралид ирэхэд бол та бүхэн бол хүлээж авах нь ойлгомжтой, бид нар ч ирэх нь ойлгомжтой. Сайхан Монгол ахын дүүс дахин уулзахдаа баяртай болно. Та бүхний дараагийн ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт. Хамгийн гол нь бүгдээрээ эрүүл мэндээ сайн бодцоогоорой. Тэгээ Монголдоо уулзахаараа манай заавал клубээр бүгдээрээ заавал ирээрэй. Бүгдний амжилт. Одоо өнгөрүүлж байгаа та бүхэндээ бүгдд нь маш их баярлалаа. Одоо энэ Австралид бол ажил тэ цаг гэдэг бол ямар үнцэнтэй бол мэднэ. Тэгээ өнөөдөр одоо тэр цаг заваа зориулаад бидэнтэй бас нэг өдрийг хамт өнгөрөөж байгаад бол маш их баяртай байна. Тэгээ хаанч явсан Монгол гэдэг орн бол өөрөө их онцлогтой. Тэгээ Монголын ард түмэн бол өөрөө Монголоо гэсэн хүнээ гэсэн юм сэтгэлтэй. Ийм сайхан ард түмэн байдаг. Тэгээ биднийг бас одоо хүлээж аваад тэгээд ингээд сайхан Австралиг үзүүлээд энэ сайхан аялыг хийгээд нэг өдрийг маш сайхан дурсамжтай өнгөрч байгаад одоо их баяртай байна. Тэгээ та бүхэдтэй одоо ажилд нь амжилт тэгээд бидний эрүүл энх хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээ бидний өөрсдийн одоо өөртөө төлөө ингээ хийж байгаа бүр одоо явандаа ингээ чивчрээд одоо салбар бүрийн түүчээ болж байгаа хүмүүс нэгдээд Монгол улсаа хөгжүүлэхэд бол бид нар бас том хувь нэмрийг оруулна гэж боддгоо. Бидний зүрх бол нэг хаанч явсан бид нар нэг Монгол шүү. Тэгээ Монгол улс Манданбаатар гэж хэлье. За бид хэд бол оффроуд хийгээл хоббигоороо ингээл цуглараад хаяа цаг зав гарах юм бол энэ тэнд цуглараад ер нь бол нэлээд олон газраар явцсан явж үзээгүй замууд зөндөө байгаа. Явж үзээгүй газар зөндөө байгаа. Тэгээ дараа жилийн төлөвлөгөө бас дотроо бас жоох юм бодцсон явж байгаа. Найз нөхдөдөө ярилцсан нэлээ. Тэгээ цаг зав таарах юм бол төлөвлөгөөндөө гарна. Тэгээд миний зүгээс бол оффроуд спорт талдаа дэмжиж өгч байгаа. За тэгээд машины эвдрэл, машин тоноглол тэгээд одоо юунд бол одоо өөрийнхөө ур чадвар мэдлэгээ бас энэ залуучуудынхаа одоо техник юунд нь одоо өөрийнхөө одоо болох чадвараараа тусалж байгаа бас. Тэгээд одоо өнөөдөр гоё фан байна. Тэгээд юм нэгээр дуусахгүй эр хүний зам хүзээ урт тэгээд дараагийнхаа явуулсан тэгээ эргээ уулзцгаая. За бүгдд нь ямар ч гэсэн маш их баярлалаа. Өнөөдөр бид гурыг хүлээж аваад бидний хүндэтгэн хүлээж авдгаад бол маш их баяртай байна. Яагаад гэхээр одоо та бүхэн бол UFC болон холимог тулаан мэрэгжлийн спортын талаар бас мэдлэг өндөртэй байна. Тэгээд энэ бүхнийг ойлгоод одоо ямар төвшөнд юу зорж байгааг минь мэдэрч одоо ойлгож одоо энэ хийж байгаа үйл хэргийг минь бидний энэ зүйлийг ингэж ойлгож хамтдаа ингэж ярилцаж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд та бүхэн бол үнэхээр маш гоё тийм ирч хүчтэй тий амьдралын гоё идэвхтэй гоё хоббитэй одоо гадны оронд энэ Австралид энэ харбор ажлыг ингээд явж байгаа ч гэсэндээ маш гоё энэ амьдралыг өөрийнхөө юунд ингээд зохицлоосон маш сайхан хүмүүс байна. Маш сайхан энергитэй. Тэгэд бүх хүмүүстэй ирээдүйн амьдралд нь өөрсдийнх нь карьерт нь одоо зөвхөн намсраа ганцхан амжилттай биш. Бүхэл хүмүүс өөрсдийн гэсэн амжилт бүтээл юутай байгаа. Тэр болгонд нь л сайхан амжилтыг өрөөе. Сайхан байцгаарай. Adventure Journey Team Батгэрэл Дана тимийн залуусын хамтрал хамтдаа бүтээсэн нэг өдрийн аялал үнэхээр сайхан байлаа. Сайханч дурсамж бүтээлээ. UFC-ийн рингэнд Монгол нудрагыг хамтлуулж амжилт ялалтыг авчирч буй Батгэрэл Дана
Батбаяр Намсрай болон тухайн үлийг Монгол түмэндэд түгээгч Премьер Спорт цугийн Хөрөл Бадарч Гамболд эдгээр залуустаа баярлалаа. Өдийг хүртэл үзсээр ирсэн үнэнч үзэгчидтэй баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая.